Гоё байна. Тэгэлгүй яах вэ? Дээрээс нь одоо лигийн зүгээс ч гэсэн яг энэ тухайн баярын өдрүүдэд болж байгаа тоглолтууд одоо ингэ уламжлал болоод явж байна шүү дээ. 7 секунд. За 5 руу орсон. Болор Эрдэнэ зөрж ороод хөнгөн самбардаад явуулсан. Энэ тоглолтын онооны сэлхийг хагаллаа. Болор Эрдэнэ унагцсан шүү. Барсуулт. Жемчнаас шидэлтийг явуулсан. Баатар Эрдэнийн барсуултын хоолын зай жилд оногчтой. Албарк Токио баг эсрэг үзүүлсэн KJ Макданиэлс гурваас багийн 7 дахь хувийн ихний оноогоо Арагшаага татаа шийдэлт явуулсан хариуг нь барьсан. Санчир гарч ирээд авсан. Дундаас зай гарсан. Шийдэлтийг явуулсан. Санчирын тоглолтыг Тэнчхон гоё давчгаа байсан. Багийн 11 тоноо боллоо. Голоор зүсээд ороод ирсэн өөртөө хамгаалагч татаа цэнгүүнд гоё дамжуулт өгсөн. Багийн 8 тоноо Ябарсуулт. Шидэлтийг явуулсан цэнгүүний дараалсан оноо орж ирж байна. Онооны ярцаа 11 дээр тэнцлээ. Менинг явснаас хойш төвийн байралт тоглож байгаа. Санчир гурваас эргэлзэх зүйлгүй шийдсэн. Шидэлтэн ч гэсэн байна да бас. Барсуулт ямар гоё коридорыг ашиглан орсон бай. Цайгын дээрээс явчлаа. Гайхуулсан нэг тоглоо байлаа. Зөрөөд инх баясгалан яваад орсон. Алдаатай өгсгөл амжилттай боллоо. Зарай одоо Баатар Эрдэнийн Барсуултын слэм дакийг бидэнд харуулж байна. Яа. Санчир Макданиэлс төгсөн загрын дээрээс явцаа. Ямар гоё тоглолт сүүлийн тоглолт гаан Эрдэнэ бүрэгдэл шорыг хамтан харсан тоглолт ер нь байгаагүй дээ. Санчир дайрж ороод 2 оноо авлаа. Бөмбөг таслаад урагшилж байна. Макданиэлс өөрөө дундаас явуулсан. Хөнгөн байх шүү. Хойд нь орцох 9 тоглогч байгаа. Инх баясгалан дундын зай өөрийн нэрийн утсуулсан тоглоо 5-аар нэг байрлалын илүүтэй гарсан ч бас давуу тал үүсэн. Тэгэлгүй яах вэ? Бүрэгдөрч самбартаа шидсэн. 2 оноо. Нэгээс 3 дугаар байр 6-аас 8 дугаар байрууд яаж ч бас өөрчлөгдөж болохоор харагдаад байгаа. KJ Макданиэлс зарим бодогдоод самбраас авлаа. За Санчир шууд урагшаа өгсөн. Инх баясгалан зарийн нөгөө тал дээрээс хөнгөн төгсгсөн. Багийн 29 дэх оноо. Барсуул түшиг орж ирнэ бэлгүүн задлсан их баяр энэ цэгээс дараалсан шидэлтэд алдахгүй гинэ. За ингэж суулгаж авсан. Санчир энэ удаа шидсэнгүү дундаас дохиод явуулсан. Шийдэлт нь оновчтой боллоо. За алдаатай ч байж бас мэдэн шүү. Задлсан их баяр энэ цэгээс сийдсэн байсан энэ удаа алдлаа. Чиманга 2 тууламжийг үүсгэсэн. За энэ тоглоог ер нь хамгаалах боломжгүй тоглоо тамаа. Бас дабл хийж маш сайн тоглолтыг үзүүлсэн тоглогч. Яа. Тэгээд 15 самбарын 7 тоглооны самбар байсан шүү дээ. Барсуулт 3-аас шидэлт амжилттай болсон. Онооны зэрэг 5 болж орлоо. Эцэст 5 шонхрууд эсрэг 2 сарын 25-нд сүүлийн тоглолтоо энэ Жорди Чиманга ээлж 2 оноогоо авлаа. За хөлгүүдээс түшиг Болор Эрдэнэ. За хурдан тоглоонд Майнерсаас Санчир урагшаа гараад ирсэн. Санчирын төгсгөл оновчтой боллоо. Болхон гарцаагүй болж байна. Чиманга. За энэ зүүн далсан тоглоо үнэхээр зогсоохын эцэс байхгүй нэ. Мөн дүрээ тасалсан. За талбай өстө 2 талд Санчирын нөлөө маш их байна. Юуныг нь Инх баясгалан 3 оноогоор шагнаж байна. Багийн 37 дахь оноо. Нэгсрний тоглосон доо Нямц огт за хөвгөө байдал руу одоо орсон. Цэнгүү хөрсөн KJ Макданиэлс 2 дахь боломжоор оноог авлаа. Цэнгүү гарч ирэх бөмбөгийг авсан. Барсуулт доор за шууд Чимангад өгсөн. Төгсгөл оновчтой. Дайны тоглолтод авсан. Омны Эрдэнэт Майнерс баг илүү дуусгасан. За 2 дугаараас эхлэлийг ч бас оноо аваад эхлүүллээ бод. 2-оос 3-аа гарч ирсэн байгаа. Агс баярын тоглолтын амжилттай болсон. За Тэнэтрэл ч одоо үзэх. Макданиэлсийн өдөөс бол аргалчаад байгаа. Энэ удаа баруундаа төгсгсөн. За баруун зүүн гарын далсан хөөргсөн тоглоо. Макданиэлс зөрөөд орсон. Дээшээгээ явсан дутсан өөрөө нэмчлээ. Баях хүлээж Чиманга дахиад KJ Макданиэлс эсрэг бөмбөг дуудаад авсан. Чиманга зогсоодшгүй байна да өнөөдөр. За 16 оноо 11 самбар 3 дамжуулалт. Нөгөө тал Санчир домтлоон дээр 3 оноо авчирж байна. Самбраас одоо өсөрж байгаа тоглолтыг хасж байгаа маш зөв болоод байгаа шиг байна. Тэнчхон Болор Эрдэнэ Тэнчхон инх баясгалан зөрөөд орсон. За цаирны нөгөө талаас саалтанд орох тунд өглөө шүү. Тэглээ болж шүү. Инх баясгалан KJ Макданиэлс төгсөн KJ тоглоом амжилттай болсон.
18 тоног авлаа. Өндөр байна. Гэтэ бөмбөг өрийн болгож чадсангүй. Хурдан тоглоход инфейс солон гараад ирсэн байгаа. Солгоо төгсгөл амжилттай болсноор энэ тоглолтын хамгийн олон онооны зэрэг үүслээ. Бэлгүүн. Зүүндээ дайраад орсон. Замарсан төгсгөл оновчтой. Авахгүй байгаа шүү эсрэг багуудтай бол. Ирмүн заяа шийдсэн. За хамгаалт багхан оцорч ирснийг нь шийдэж байна. Засланы араас Тэмүүлэн гарч суларсан шүү. Тэмүүлэнгийн шийдэлт амжилттай болсон. Чиманга тоглооны самбраас авцсан 2 оноо. За ерөн зөвхөн юу гэдэг. За Хонконгт очиж ихний тоглолтоо хийнэ. Инфейс солон 3-аас үеийн ихний оноо. За хөлбөмбөгийн сүүлийн 2 өдрөөр тоглоомыг хамгаалцсан. Ирмүн заяа гол үлдээсэн. Тэнчүнхон дохиод өнгөрөөсөн 71 дэх оноо авлаа багийнхаа. Бэлгүүн бөмбөгтэй инфо эсгэлэнгийн өдөөс Азуур төгсөн холын зай шидэлт оновчтой болсон. За Азуурын тоглолтын 7 дэх оноогоо авлаа. Бөмбөг таслагдсан. Барсуул. За 2 алхамжигээд багийн 53 дэх оноогоо авлаа. За хөлгүүд бөмбөг шилжээд бэлгүүнээс холын зай шидэлт ирсэн. шалтаас нь тундажгүй гараад ирсэн. Инфейс солонгийн дамжуулалт Кижа Мактанис цайрган дээрээс төгсөглөө. Ингээд хөлгүүдээс Барсуул нэгээр явсан Азуур төгсгөө далдсан нэмээд овчлоо. За саяны төгсгөл орцсон болоос. Зүү Азийн Суперлиг төсөө манай ахсын хөлгүүд багийн нөлөөлөлд оролцсон. Харамсалтай нэгдсэн мөчөд төгсгөөс харах боломжгүй болсон байна тийм. Тэгсэн. Тэгээд хөлгүүдэд байсан бэрээ Барсуул зай байсан. 3-аас шийдсэн. Шийдэлт амжилттай болсон. 12 оноо олж орсон. за ингээд Болор Эрдэнэ доор ямар гол амжилтыг өгч байгаа. Тэнчүнхон харин тоглоалцсан Кижа Мактанис нэмж тоглоод 2 оноо авсан. Слоны араас гарч ирээд шийдсэн Тэмүүлэнгийн шийдэлт амжилттай 11 оноо орлоо. За хөлгүүд Болор Эрдэнэ Кижа Мактанис удирцсан. Хүчтэй слэмдаг. Хөлгүүдээ асчсан очиг унтраачлаа. Тэмүүлэн 2 шидэлтийг хийцэн байгаа шүү. Хамгаалагчаа өмрөөгөөд явуулсан. Давсан Жорди Чиманга хүчтэй төгсөглөө. Чимангагийн авч явсан бөмбөг дээр хатгаад үлдээсэн Санчер алдаатай төгсгөлийг амжилттай. Барсуул дамжуултыг өгсөн Жорди Чиманга ээлж тоноогоо авсан. Жорди Чиманга хийсээр байна. Нөгөөд их ойсглон авцсан ч нөгөөд Мактанис нэмчлээ. Кижа Мактанис Санчер суларсан. шилдэ авсан гайртай хатгсан бөмбөг Тэнчүнхон дээр ирсэн. Тэнчүнхон тэгээд их гоё хүлээстэй тоглож байгаа даа. Инх ойсглон араараа төгсөж байна. Ямар гоё төгсгөл вэ? Маш их Хөлгүүдээс Тэмүүлэн зааж долын шидэлтэд унагсан. За Тэмүүлэнгийн зовны Эрдэнэт Майнерсын ирд ингээд хөлгүүдэд энэ өдрөөс 2 хожигдсан байсан мөн сүүлийн тоглолтод ямар тааж хожлоо. За ингэснээр улирлын 15 дахь хожлоо. Гайгуулж байна. За ингэснээр бодон соос нэг хожил илүү болж байна.